Байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. IMS podcast-ийн маань 30 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор манай мэдрэл судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан мэдрэлийн эмч Шар хүүгийн Батбэлэг эмч маань оролцож байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За ангаах ухааны хүрээлэнгийн IMS podcast-ийг сонсож байгаа сонсогчдоо мөн одоо энэ өдрийн мэндийг хүргье. За бид өнөөдрийн ярилцах сэдэв маань тархины харвалт гэж юу юм бэ те? Харвалт яаж үүсдэг юм бэ? Яаж онцлогддог юм а гэдэг талаар ярилцах болно. За тэгэхээр та сонсогчдоо нь тархины харвалт юу яаж үүсдэг юм гэдэг талаас нь дэлгэрэнгүй сайхан танилцуулаад эхлэе. За тархины харвалт өвчин бол одоо өндөр наснууд өвчлөгдөггүй, мөн одоо залуу наснууд ч бас өвчлөдөг юм өвчин байгаа. За энийг бол цаг алдахгүй эмчлэхгүй бол одоо амнаас хөдөлмөрийн чадвар хүргэдэг ийм одоо өвчин байгаамаа. Тиймээс бол энэ өвчнийг айл өрх гэр бүл хүн бүр бол энэ өвчийн талаар бол мэдчих юм шаардлагатай. За тархины артерийн судас бөглөрсөн юм уу эсвэл одоо хагарснаас тархины цусан хангамж одоо алдагдаж тархины харвалт бол үүсдэг. За тархины харвалт нь бол хэвийн үйл ажиллагаанд бол шаардлагатай тэр глюкоз хүчил төрөгчийн бол дутагдaltaй холбоотой тархины эдис маань өөрөө өгчдөг. За энэ бол маш богино хугацаанд бол өгчдөг. За яагаад үг гэхээр бол тархи маань өөрөө биеийн жингийн 2% эзэлдэг. Боловч хүний одоо хэрэглэх хүчил төрөгчийн 20% бол ашиглаж идэг. Тэгэхээр бол хүчил төрөгчд бол маш мэдрэг. За 3-аас 1-5 минутын хооронд бол тархинд бол өвчил төрөгч дутагдах юм бол эдис нь бол ингээ өвчж идэг юм аа. За одоо ард иргэдэд танилцуулахад бол ус дамжуул хоолой бүхий одоо цэцэрлэгт хүрээлэнгээр бол жишээ авч тайлбарлавал за усны тэр хоолой маань аль нэг хэсэгтээ бол бөглөрдөг юм уу те ингээд усан хангаж байхгүй болохоор тэр одоо цэцэрлэгийн одоо мод ургамал бүгд бол ингэж үхэж хатаж гандан тийм ээ. Тэрүүнтэй яг адилхан одоо цусан хангамж маань ингээд очихгүй болсонтой холбоотой бол тархины эдис маань өвчиж тэрүүнтэй холбоотойгоор эмнэлэг зүйн шинж тэмдгүүд бол илэрдэг ийм өвчин байгаа. За харуулт бол үндсэндээ бол хоёр хэлбэр, хоёр механизмаар явагддаг. За эхнийх нь бол тархинд бол цус очихгүй болсонтой холбоотойгоор бөглөрсөнтэй холбоотойгоор тархинд цус хомсроод тархины цус одоо тасалдах харуулт гэж нэрлэж байгаа. За хоёр дахь нь бол тархины тэр очиж байгаа цусан хангамж маань судасны одоо бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой одоо судас маань хагараад цус алдаад тэгээд тэндээ бол хүчил төрөгч очихгүй болохыг бол тархинд доторх цус харуулт гэж ингэж хоёр үндсэн хэлбэртэй байгаа. За тархи маань бол бидний биеийн бол удирдлагын төвл гэсэн үг ерөөс. Тийм одоо тархины одоо бидний хөдлөх, бодох, сэтгэх бүх юмыг бол тархи маань удирдах идэг. Тийм. Тэгээд бол тархины бол аль хэсэгт бол ямар хэмжээтэй гэмтэл үүснээс шалтгаалаад хүнд бол эмнэлэг зүйн шинж тэмдгүүд одоо харилцан адилгүй янз бүр байдаг. Тэгэхээр тархины одоо харуулт гэдэг маань бол мөн одоо нэг хүний асуудал биш одоо тухайн айл өрхийн одоо тэр чигт нь бол хамарж яадаг асуудал болж яадаг юм өвчин байгаа. За тэгвэл энэ тархины харвалт маань дэлхийд болон Монгол улсад ер нь хэр тархсан байдгийг тий энэ талаар хийгдсэн одоо сонирхолтой судалгаа ч юм уу үр дүнгууд юу вэ? Тэр талаар та танилцуулаач. Тархины харвалт бол дэлхийд даяар бол нас баралт хөдөлмөрийн чадвар алдалтын бол тэргүүлэх шалтгаануудын нэг болж явж байдаг. За Global Burden Disease гэдэг одоо дэлхийн өвчний дарамтыг судалдаг судалгаануудад бол тархины харвалт бол нас баралтын бол 2 дугаар шалтгаан болж явж байдаг. За одоо дэлхийн тархины харвалтын байгууллагын мэдээгээр бол 25-аас дээш насны 4 хүн тутмын нэг нь бол тархины харвалтад өртөх эрсдэлтэй байна гэсэн мэдээлэл байдаг. 25-аас дээш үү? Тийм 25-аас дээш. Тэгэхээр зэрэг Монгол улсад бол одоо сүүлийн үеийн судалгаагаар бол 2019-с 2021 онд хийсэн судалгаа тархины харвалтын судалгаа байна. За энэ бол ангаах ухааны хүрээлэнгийн ангаах ухааны хүрээлэнгийн доктор Чимгэлам оюун гэрэл нарын бол хийсэн судалгаагаар тархины харвалтын давтамж нь бол 100,000 хүнд 200 хүн байна гэсэн юм
үр дүн гарсан байгаа. Энэ бол дэлхийн бол дундчтай харьцуулахад бол өндөр тоо. За мөн одоо харьцангуй залуу насны хүмүүст тохиолдож байна. За энэ бол цаашд бол нэмэгдэх хандлагатай байна гэсэн юм үр дүнтэй байгаа. Тэгэхээр зэрэг бол энэ дэлхийд одоо 4 том тутмын нэг нь бол харуулх эрсдэлтэй байна. За Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн судалгаагаар бол за харуултын өвчлөл нь өндөр, тий харьцангуй залуу насны хүмүүст тохиолдож байгаа нь эрүүл мэндэд бол аюул тулгараад байгаа нэг юм дохио байгаа. За одоогор бол тархины харуултын өвчлөл хөдөлмөрийн чадвар алдал нас баралтын одоо давтамжийг бол Монгол улсын хэмжээнд бол иж бүрэн судалсан тийм мэдээлэл бол хонс байна. Тийм учраас ангаах ухааны хүрээлэнгийн мэдрэл судлалын сектор Австралийн Жорж институттэй хамтраад эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр бол мос төслийг хэрэгжүүлж байгаа. За мос төсөл нь юу вэ гэхээр Mongolian Stroke Study буюу Монгол улсын үндэсний тархины харуултын регистр судалгааг бол төслийг за 2026 оны 4 сарын 1-ээс бол эхлүүлээд бүх одоо 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүрэгт бол хэрэгжүүлж эхлээд байна. Маш том судалгаа эхэлж байгаа тийм. За тэгэхээр буцаад сэдвэрийг ороход тархины харуулт маань юу нь яаж одоо анх одоо тархины харуултыг яаж таних юм тий тухайн хүнийг одоо тархины харуулт өгж ийн гэдгийг юу нь яаж мэдэх юм бол. За тархины харуултыг бол хамгийн түрүүнд ард иргэд маань бол одоо мэдж таньж яаралтай бол түргэн тусламж дуудаж арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Тийм учраас одоо Монгол улсад бол хаах арга гэж байгаа. Жишээ нь товчлсон үг шүү дээ тийм ээ. Хаах. За хаах маань юу гэж ийнэ гэхээр одоо хаах буюу харах гэж байгаа. За энэ бол хараа бол таллаж харах юм уу те. За юм одоо бүрэлддэг ч юм уу. За огт одоо юм харахгүй байх ч юм уу. Ийм тохиолдолд нэг сэжиглэнэ. За буюу одоо алхах. За тэр өвчтөн маань бол алхаж чадахгүй болдог ч юм уу, тэнцвэрээ алддаг ч юм уу. Ийм тохиолдол бол мөн сэжиглэнэ. За дараачийн буюу одоо алдах гэж байгаа. Гар хөлн сулраад барьж байгаа юм алдах ч юм уу. Ийм тохиолдол бол мөн сэжиглэнэ. За хаахын одоо хамгийн сүүлдийн хээ гэж байгаа тийм. Энэ бол хэлэх. За хэл яриа ойлгохгүй болох, туйлтрах, юм ярьж чадахгүй болох. Зэрэг эдгээр шинжүүдээс аль нэг нь л байх юм бол одоо яаралтай түргэн тусламж дуудаж үзүүлэх хэрэгтэй. Энэ бол тарих үлээ цаг бол алт гэж байгаа ш. Цаг алдахгүй. Цаг алдахгүй тэр хүний бол одоо түргэн тусламж үзүүлж чадах юм бол тэр хүний маань амнаас хөдөлмөрийн чадвар халдалт нь бол эрсдлийг бол бууруулна л гэсэн үг. За тархины харуултаар онцлогдсон хүн байхад тий ямар эмчилгээ онцлогоо хийгддэг юм болов? Онцлогоо хийгдэх бах тий. За тархины харуултаар бол одоо харуултын өмнө хэлсэн тийм ээ харуулт ингээд хоёр хүндсэн механизмаар явдаг. Нэг нь бол цус бөглөрөөд цус очихгүй болсонтой холбоотой тарих хөгждөг. Нэг нь бол судас хагараад бас хүчил төрөгч ингээд дутагддаг. Тэгэхээр энэ хоёрыг хамгийн түрүүнд бол ялах хэрэгтэй байдаг. Тий хамгийн түрүүнд богино хугацаанд ялах бол дүрс онцлогооны шинжилгээ буюу за компьютер томограф эсвэл мембран шинжилгээгээр хамгийн түрүүнд бол уншилж ялгах хэрэгтэй. Яагаад гэвэл гаднаас хараад мэддэхгүй тийм ээ. За үүнийхээ дараагаар бол одоо ямар шалтгаантай байна уу гэдгийг одоо эмнэлэг зүйн нөгөө цусны шинжилгээ тийм ээ. Тэр шинжилгээнүүдийг бол аваад явдаг байгаа. За тэгээд энийг бол харуултынхаа тэр аль төрлөө байна вэ гэдгээс шалтгаалаад одоо эмчилгээний таахдаг арга маань өөр байгаа. За энийг бол эмнэлгийн нөхцөл тийм ээ. Одоо харуултын төвүүд маань эмчилгээний алгоритмынхаа дагуу эмчилгээгээ явуулдаг байна. За тэгвэл одоо тархины харуултаас яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Монголчууд одоо их залуу үедээ тий ялангуяа эрчүүд өртөж ин гэсэн шүү дээ. Тэгэхээр за харуултын одоо хамгийн сайн эмчилгээ гэх юм бол ард иргэдийн хувьд бол урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал байна. Тий харуулт бол одоо үүсгэхэд хүргэдэг одоо цөөн тооны одоо гол эрсдэлт хүчин зүйлийг бол анхаарч үзвэл ихэнх одоо цус харуултаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. За тархины харуулт бол одоо их хвчлэн одоо шалтгаан бол цусны даралт ихсэх байгаа. За цусны даралт маань бол
Судсыг хадууруулж нарийсгч байна. Холестерин ихсэх байна. За холестерин ихсэх бол одоо артерийн судасны ханд бол одоо судсыг хадууруулдаг. За чихрийн шижин маань бол мөн одоо судсыг хадууруулж цусны бүлэн үүсэх. За судас хагарах эрсдлийг бас мөн нэмэгдүүлж байдаг. За зүрхний одоо хим алдалтууд байдаг. Зүрх маань бол хим алдалтаас шалтгаалж одоо зүрхэнд цусны бүлэн үүсээ тэр бүлэн маань бол тархины судсанд орж ингэж бүгэлж харагддаг байгаа. За мөн одоо тамхи архины хэрэглээ бол мөн одоо харах эрсдэлд ордог. За стресс байна. Стресс бол мөн одоо зүрхний ачааллыг нэмэгдүүлж цусны даралт ихсэх, өөх тосны солилцоог өөрчлөгдөх гэх мэтлээ энэ эрсдлүүдийг бол одоо бид бүхэн өөрчлөх боломжтой эрсдэл хүчин зүйл гэдэг. За тархины харуулт маань бол гинт тохиолдоод байдаг биш. Одоо урт хугацааны олон жилийн амьдралын одоо буруу хэв маягаас үүдэлт ингээд урт хугацаагаар ингээд үргэлжилж явж идэг юм хүчин байгаа юм. За ер нь хамгийн сайн арга бол даралтай хүн бүхэн маань хянжих хэрэгтэй, орц сурчлаас татгалзах хэрэгтэй. За эрүүл хооллох хэрэгтэй. За хөдөлгөөнтэй байх хэрэгтэй, тийм ээ. Жингээ барих. За цусны одоо сахар, глюкозыг бол одоо шинжилгээнд орж тодруулж явах хэрэгтэй байна. Урдсан сэргийл хийлгэж явах нь шүү, тийм ээ. За энэ нь бол тийм одоо үнэтэй тийм эмчилгээ биш, тийм ээ. Яг өөрөөс шалтгааллах амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд засагдах боломжтой, өөрчлөх боломжтой юм эрсдэл хүчин зүйлүүд байдаг. За тэгэхээр ер нь подкаст маань ер нь өндөрлөх тал руугаа хандж байна. Тэгэхээр сүүлийн асуултыг танд одоо үлдээ ер нь одоо сонсогчдоо өгөх зөвлөгөө ч юм уу тийм байх юм бол энэ бүгдгээд өгнөд сонсогчдоо зөвлөгөө байдлаар одоо ер нь ярьсан юмнуудаа дүгнээд хэлэхэд бол за тархины одоо харуултын шинж тэмдгийг бол хурдан таньж тийм ээ эмчилгээний үр дүнд мэдгэцгүй өөрчлөлт бол авчрах нь бол чухал юм. За мөн одоо гэр бүлийн гишүүд бүр одоо харуултын шинжийг мэддэг байх хэрэгтэй. За энэ бол маш чухал. Яагаад гэвэл тухайн өөрөө тусламж дуудаж чадахгүй байх тохиолдлууд байдаг учраас тэр хүнийг одоо ийм одоо харуулсан байж магадгүй гэсэн шинж тэмдэг гарах юм бол яаралтай тусламж дуудана. За мөн одоо өмнө хэлсэнчлэн тэр хаах одоо харуултыг таних хаах аргыг бол ашиглаад за тархины харуултыг сэжиглсэн бол шууд одоо 103 дуудаараа за тархины одоо цус харуулах үед бол цаг хугацаа болвол одоо маш чухал. За цаг алдалгүй шууд төгөл тусламжуудаараа за эмнэлэгт бол урдсан сэргийлэх үзлэгт бол тогтмол бол хамрагдж байгаараа за эцэст нь хэлэхэд бол тархины харуулт хамгийн сайн эмчилгээ бол урдсан сэргийлэлт. Амьдралын зөв хэв маяг шүү гэж ингэж хэлмээр байна. За баярлалаа. Маш үнэтэй зөвлөгөө сонсогчдоо өглөө гэж бодож байна. Тэгээд IMS подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа уулзлаа. Баяртай.